Agli Hot подкастын наги та Agli Hot подкастын шүрээг байгаагаар нь хүлээн авахд бэлэн үү? Байгаар нь хүлээн авах гэж юу гэсэн үг юм бэ? Яг ингээл байгаагаар нь Одоо ингээд сууж байгаагаар нь бүх юмтай, залхууралтай, хөдөлмөрч зантай, хөвчлөлтэй зантай, ааштай бүх юмтай. бэлэн байна. Би бэлэн биш байна. Яагаад гэвэл шүү дээ. За байгаар нь хүлээн авах гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Ер нь хэрэглэгдэж байгаа нь хаасайгүй болчиж. Энэ анзаарсан чинь хоёлаа нэг юу үзчихсэн шүү дээ. YouTube дээр ямар болцоо илээ. Нэг 5 эмэгтэй нэг эрэгтэйтэй уулзаал анхны болцоос хор болцооч илүү. Эсвэл 5 залуу нэг эмэгтэйтэй уулзаал ярьдаг тэнгууд. Ямар залуу сонирхдаг вэ? Ямар эмэгтэй үрчин таалагддаг вэ? Намайг байгаар минь хайрладаг. Байгаар минь хүлээж авдаг гэлтэй. Тиймэрхүү өгнүүд амир их байна. Дээрээс нь яг өчигдөр оройхон би нэг клиенттайгаа юм ярьжсэн чинь бас одоо хосуудын хоорондох асуудал гарсан. Би тэр клиенттай хэлсэн л дээ бид тэрийг ийм дугаар хийх гэж байгаа. Тэгээ угаасаа нэрийг чинь дурдахгүй болохоор жишээ авч болох уу гэд. Тэгээд яг нарийн ширийг хэлэхгүй. Гэхдээ ер нь ингээ нөгөө нэг шаардлага тавихаар одоо ингэмээр байна хоёлын ингээл та гэх тэнгууд чи намаа ингээ байгаар маань хүлээж аваад надтай зөгц хайрлаж байгаа юм чи гэд ийм юмнууд ер нь ганц өчигдрийн клиент биш ер нь л одоо тийм юмнууд амар их байгаа хгүй хосуудын хооронд шаардлага тавьж байгааг хааж байгаа үг нь байгаагаар маань хүлээж ав. Дуу хүртэл гарсан байна тий. Байгаагаар нь хүлээж авах уу гэдэг. Тэр дуун дээр болохоор тэр дууг сонсголгонд наа гэдэг тий. Яг байгаагаар нь гэж юу юм бэ гэдэг дандаа асуудаг. Би болохоор энэ үг нь явж идэв юм а. Тэнгуут наа чин зөв хүлээж авах гэснээр буруу хүлээж авахгүй гэж тэгээд. Тэр дээр нэг дуу нь явгоо тэгээд. За тэгээ энэ сэдвийг битээр нэг задлж ярих гэж бодлоо. Тэгээд ярих гад битээр ингээд зарим хоёлын сэдвээр ярих гэсэн чинь хамгийн түрүүнд миний санаанд орж ирсэн юм нь жилийн өмнө хоёлаа нэг хосын аялал хийсэн. Тэрийг подкастаар оруулсан шүү дээ. 9 хүслээ бичээд тэрэн дээрээ бас заяа төөрөг хувь тавилангаа ялгаж бичсэн тий. Тэр болохоор 3 хоногийн аялал байсан. Бид тэр ямар ч сүлжээгүй интернетгүй газар очивол яг л ингээ хоорондоо ярилцаад юмнуудаа тогтсон. Тэр дэвтрээ түрүүжлэхад дэвтрээ гаргаж ирээ сая хараад 9 хувааж байгаа байхгүй юу? Заяа төөргийг дотор нь 9, хувь тавилан дотор нь 9. За чи заяа төөрөг хувь тавилангийн ялгааг хэлээч. Энийг хоёлаа хаанаас мэдэж авлаа? Энийг бит хоёр анх өөр подкастаас мэдэж авч ирсэн. Зөө тавуу гэдэг нэртэй. Тэгээд заяа төрөг гэдэг нь юу вэ гэхээр хүн өөрөө сонголтгүйгээр цаанаас өгөгдсөн тэр өгөгдлийг заяа төрөг гэдэг байгаа. Хувь тавилан гэдэг нь тэр өгөгдсөн өгөгдөл дээр үндэслээд би өөрийнхөө амьдралаа өөрийгөө бүтээх өөрчилж болох зүйлийг хувь тавилан гэдэг байгаа гэж ойлгосон. Хант бид тэгж кофе ууж байгаа юм. Тэгэхээр яг энэ тэгвэл яагаад байгаагаар минь хүлээж авах уу? Тэ байгаагаар нь хүлээж авах уу гэдэгт яагаад холбогдоод байгаа юм бэ? Гэдэг юм эндээс гарч байгаа тийм. Тэгэхээр ингэж бодсон. Байгаагаар нь хүлээж аавна гэдэг нь бүр ингэж бүх юм тайнал хүлээж авах юм бол ялангуяа хосуудын хувьд надад айгүй тийм хохиролтой санагдаад байгаа байхгүй юу? Яагаад хосууд хамт байд юм бэ? Яагаад хүн ганцаараа биш хоёулаа байх ёстой юм? Яагаад гэвэл хоёр хүн нэг хүнээс илүү би ганцаараа нэг тодорхой түвшинд за 60% түвшинд амьдралд амьдарч ирлаа гэхэд наагитай би хамт байгаа болохоор ингээ би сул талуудаа наагигаар нөхөөд тэ наагийн сул талыг би нөхөөд ингээ хамт зүтгээд нэг нь гутарсан үед нөгөөх нь татаа тэгээд миний амьдрал 80% дээр ч юм уу 90% дээр очиж амьдрах боломжтой. Хоёулаа болохоор илүү хөвгчлөлтэй, илүү жаргалтай, илүү хүчтэй байна гэж наагитай л бодоод байгаа. Хосуулган хооронд ер нь л бол тийм л бах тий. Ганцаараа байснаас чамтай байх нь гоё юм байна гэж байгаа болохоор хүмүүс хамт байгаа. Тэгээггүй бол ганцаараа тустай байхдаа одоо хамт байгаагаасаа илүү сайн байгаад байгаа бол яагаад хамт байна гэж тэр чинь айгүй юм хохиролтой хортой харилцаа болчихж байгаа байхгүй. Тийм болохоор
хамт байгаа учраас сайжрахын тулд ямар нэгэн өөрчлөлт хэрэгтэй болно. Өөрчлөгдөхийн тулд яг нэг нэгэндээ ер нь шаардлагыг шууд чи одоо ингэлтэй юм ээ гэж биш. Гэхдээ хоёул хамтдаа ингэхүү ч юм уу те. Ямар нэгэн байдлаар тийм шаардлага тавигдана. Тэгээ шаардлага тавигдж байгаа үед чи намайг байгаагаар минь хүлээж аавна гэсэн яасан ч юм уу те. Чи намайг байгаагаар минь харилж чадахгүй бол ингээ хоёул хамт байж чадахгүй ч юм уу. Тиймэрхүү ярианууд тэндээс үүсээд байна гэж хараад байгаа. Тэгэхээр энэ дээр өөрчилж болох зүйл гэж байгаа, болохгүй зүйл гэж байгаа. Тэрийг нь ер нь ялгая гэж бодлоо. Тэ? За хоёул нэгэнд ярьсных заяа төөргийн талаар одоо зөв тавуугаас битээр сонссон дугаарынхын номерыг мартчихжээ. Ингээд 9 төвшөнд байгаа хгүй. Бидний цаанаасаа ингээд заяа төөрөг болж биднэрт ирдэг, өөрчилж чадахгүй. Товч явчих тий. Тэгээ. Нэгтгэх нь болохоор эцэг их болон энэ биеэ бид нар өөрөө сонгож чадахгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар би ингээл наа гэдэг танай ээж чинь ч юм уу те манай хадам ээж ингээд ийм маш надад таалагдахгүй байна гэд би наа гэд уурлаа тэнгуудаа тэрийг шаардлага гэж болохгүй. Яагаад гэвэл наагийн ээжийг өөрчилж чадахгүй байхгүй. Тийм болохоор ямар нэгэн гэр бүлтэй холбоотой асуудлууд байх юм бол тэрийг жинхэнэ наагийн за уучлаарай шүрээ би ийм гэр бүл төссөн. Миний ээж бол ийм чи намайг байгаагаар минь хүлээж авчгаа гэж хэлж байгаа нь бол энэ болно. Яагаад гэвэл наагийн өөрчилж чадахгүй. Тэнгуудаа наагийн жишээ нь тана шүрээ тана ах чинь юм ч юм уу те. Ингээд тэнгууд би одоо харуу залгаснаа. Наагид таны энэ зан нэг л таалагддаг бай. Та засаад өгөөч гэх тэгнэ гэж байхгүй штэ те. Тийм болохоор хэрвээ ямар нэгэн байдлаар ар гэртэй холбоотой тэр хүний өөрчилж чадахгүй зүйлээр холбоотой шүмжилж байгаа бол байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй гэж үзэж байгаа. За заяа өөрчлөгдөхгүй юм гэсэн үг штэ. Тийм. Тэгэнгүүтээ шууд заяа төөргөдөөн ярих уу энтэй нийцүүлээд явах уу? За хувь тавилангийн тийм ээ заяа төөргө ярьчихсан. За тийм. Тэгэнгүүтээ өөрийнх нь энэ биеэ бас сонгохгүй гэж байгаа. Тэр нь юу вэ гэвэл одоо би жишээ намхан эмхтэй тэнгууд наагийн намайг байн чи амар намхан юм а чи өсөөч гэдэг юм бол одоо миний ингээ өсөх цаг зогссон. Тэгэхээр энэ бол би чи намайг байгаагаар хүлээж авч чадахгүй бол бойл гэх гээд байгаа байхгүй. Би ингээ яаж хичээгээд боломжгүй. Яг ингээ технологийн тусламжтайгаар ингээ мэс заслантерт ордог гэж байгаа байхгүй. Гэхдээ тэр бол би ингээ эрүүл мэндийн амар том эрсдэлтэй оруулан байж өндөр болно гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд дээр нь яг ингээ байглаас төрсэн, ихээс төрсэн зүйл дээр нь шүмжлээд байгаа бол болохгүй. Тэ? За хоёр дахь нь болохоор алд биеийн нэрээ сонгохгүй. Буюу алд биеийн одоо ингээд наагийн шүрээ гэдэг нэрийг битээр өөрчилж чадахгүй. Гэхдээ энэ дээр бол угаасаа нэг амар шүмжлээд ахын гарахгүй байх л та. Энэ чинь хоёр өөр сэдвийг хоорондоо холбож байгаа болохоор. Гурав дахь нь бол төөрөг тавилангаар заяасан улс орон болон газраа сонгохгүй. Тэгэхээр магадгүй наагийн сэлэнгийнх би эрдэнтийнх. Тэнгууд танаа эрдэнтийнхэн ч юм уу те. Чи эрдэнтийнх болохоор ийм гэдэг жаа би тэрийг нэгэнд өөрчилж чадахгүй би сонгоогүй учраас тэрийг бас байгаагаар хүлээж ав. Сэлэнгийнхэн ийм байдаг ч юм уу те. Эсвэл бүр ингээ гадаад хүнтэй одоо ханиллаа гэж бодоход чи Монгол ч юм уу те чи ингээ англиар ярьдгүү унгам англитэй биш гэдэг ч юм уу тийм байдлаар одоо ярих юм бол шүүмжлэх ч юм уу тийм болохоор чи сайжир гэдэг юм бол тэрийг уучлаарай би сольж чадахгүй байгаагаар хүлээж ав. Тэгэхээр өөрийн өөрчилж чадахгүй хүч хүрхгүй юмнууд байгаа байхгүй. За тэгээ дараагийнх нь хэдэг товч өвчөө те нийгмийн орон зай болон цаг хугацаа ямар нийгэмд төрсөн үү? Социализм төрсөн хүн байж болно. Бид нар ардчлал төрсөн. Ээж аваа социализмын бид нар ардчлалынх гэхэд яг ардчлан сэтгхүү рүү ээж аав ингэж орохын тулд тэр хүмүүст амар хэцүү. Тэнгүүт яг ардчлалд сэрсэн одоо төрсөн ухаан орсон шигээ бид нар шаардлага тавьж чадахгүй. Тэнгүүт одоо Gen Z гэж байгаа шүү дээ. Тэр хүмүүс жишээ нь бүр ингэж манай ээж аав ихнийг ойлгохгүй. Тэгэхээр эн чинь ингэ төрсөн нийгэм нь байгаа болохоор тодорхой хэмжээнд яг л энэ хүмүүс тэр хүмүүсийг тэр хэмжээнд нь хүлээж авах хэрэгтэй гэж бодож байна. Зүг. За цааш нь хэлэх үү? За дараагийнх нь тав дахь нь ямар үр хүүхэдтэй болохоо сонгохгүй гэж байгаа. Төрөөд гараад ирсэн тийм хүүхэдтэй одоо эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ те тэгэхээр тэр хүүхдийг бид нэр өөрсдөө сонгохгүй л гэсэн үг. Цаанаас заяагдана гэсэн үг байхгүй те. Тэгэхээр бас ийм ярианууд энэ бол амар эрүүл бус яриа. Аль эмэгтэйгийн ч юм уу эрэгтэйгийн ч юм уу те
одоо танаа талынхан ингээд дан хөвгүүдтэй охинтой олмоор юм ч юм уу, танаахан охтуудтай хүүхдтэй олмоор юм ч юм уу. Эсвэл ингээд чи ягаад дандаа охин гаргаад идэв, чи ягаад дандаа хүү гаргаад идэв ч юм уу. Ингэж байгаа бол бүр өстой жинхэнэ байгаагаар нь хүлээж аав. Please. Уурж уурлаа тий. Тийм энэ бол ингээд өөрчилж чадахгүй зүйл учраас хүлээж ав. Заяа төрөг. За дараахан. За дараа нь нийтээрээ хүлэмжшүүлж хамтын хариуцлагаа сонгохгүй гэж. Тэгэхээр энэ хууль засагтай холбоотой авчиж байгаа. Тэгээ би ингээд төр засагт ийм хуулинд хамаарагдаж байгаа гэсэн чинь үгүй ээ, энийг хүлээн зөвшөөрөхгүй ганцаараа эсэргүүцээд хөвлөе гэж болохгүй, олонхын нийтээрээ шийдэж байгаа асуудал. Тэгэхээр энийг бол бид нэр зохицож амьдрахаас өөр аргагүй гэсэн үг. За долоот нь эрүүл мэндийн байдлаа сонгохгүй гэж байна. За энэ дээр гэхдээ 3 яг нөгөө нэг тусгаалсан заалт байгаа. Тэгэхээр эхнийх нь болохоор осол гэмтлийг бид нэр сонгохгүй, халдвар одоо энэ ковидын дахал шиг ийм тахлуудыг сонгож чадахгүй. Тэгээд төрөлхийн болон удамшлын ийм өвчнүүд байгаа шүү дээ. Тэрийгээ сонгож бид нэр төрөхгүй гэсэн. Тэр дуу байдаг шүү дээ. Байгаар үнэлэн анхуу гэдэг дуун дээр тэрэн дээр байгаа одоо нэг юм синдромтой хүн байлаа гэхэд тэрийг чи ингээ ямар зүгээр яриач ч юм уу те. Эсвэл ямар нэгэн тийм цаанаасаа төрөлхийн юм уу удамшлын байгаа хүнийг бол яг байгаагаар нь л хүн хүлээж авах хэрэгтэй. Тэндээс өөрчлөх гэж юусоо тэр хүнийг шахаж хүчилж тэгж болохгүй. Тэрийг бас ойлгох хэрэгтэй. Тэр хүн өөрөө сонголтоороо тийм болоогүй ч юм уу. Ямар нэгэн зөндөө синдромууд ерөн сүлбэл байдаг болчих те. Тийм. Яг өвчин гэхээс илүү. Тийм. Одоо өөрөө шалтгаалаагүй осол гэмтлүүд байна, аваар ослууд тий. Тэгэхээр тэдрийг бол бид гаднаас ирж байгаа өвчин зүйлээр өөрөө хамаарахгүй болохоор тийм. Өөрчилж чадахгүй л гэсэн үг шүү дээ. Хэр хүлээж авах хэрэгтэй болчих жаа. За дараагийнх нь 8 дахь нь нийтийн шийдлийг сонгохгүй. За энэ болохоор илүү нөгөө яг тэр битээр зөв тав подкастаас дурдж байгаа учраас зарим нь яг битээрийн байгаар хүлээж авахта таарахгүй гэж болно. А тэгээ хамгийн сүүлийнх нь буюу авиас бэлэг одоо хүнд байдаг. Тэрийгэ хүн өөрөө сонгохгүй. Зарим хүмүүс яг нэг зүйлтэй арай илүү авиастай байдаг, зарим нь арай илүү авиасгүй байдаг. Тэр нь ингээд өг өгтөлтэй төрдөг гэж тэр подкаст нэр ярьж байгаа байхгүй. За тэгэнгუутаа энэ ингээд саяны ярьсан зүйлс дээр бол ямар ч найраагүй байх нэ. За энийг өөрчил тэрийг өөрчил гэд тийм хэрвээ яриа байгаа бол та шаардлага тавьж байгаа хүн та өөрөө буруу, таны буруу. А нөгөө талаас одоо ярих гэж байгаа хувь тавилан буюу тэр хувь хүн өөрөө өөрийнхөө одоо амьдралаа ингээд аваад заагаад засаад явж байгаа. Энэ зүйл дээр шаардлага тавьж байгаа бол чи намайг байгаар хүлээж ав гэж хэлж байгаа. Тэгээ хаалт тавиад байгаа тэр хүний буруу болж байна гэсэн үг. За тэрэн дээр бол за нэгтгэн гэдгсэн чинь хүн дуршлаа, юунд дуртай байх уу те одоо хоол унд ч юм уу ямар нэгэн өөр донтолтын шинжийн зүйлс тэднийг хүн өөрөө сонгодог. Тэгэхээр эрүүл бус хоол идж байгаа хүнийг хүн бол тэр хүний л сонголт. Хичнээн багадаа яхаа өнгөрсөн байж болно л да. Багадаа яг илүү дандаа ингэ шарсан хурсын мэддэг гэр бүл төссөн хүн байж болно. Тэгэх юм бол яг одоо ингээ хамт байгаа цагаас хойш өөрчлөхийн тулд хичээж болно. Энэ бол бүр ингээ өгөгдсөн өөрчилж чадахгүй тийм зүйл биш. Тэгэхээр ямар нэгэн одоо ингээд хоолны дуршил, өөр дуртай зүйлс, компьютер тоглох ч юм уу те ямар нэгэн эднэр бол бүгдээрээ өөрчлөгдөх боломжтой. Учираас шаардлага тавигдах боломжтой. Гэхдээ энд бол юуг ярихгүй байгаа те. Би орой болгон бялуу иддэг юм аа, кек иддэг юм аа гэдээ давж идэв гэвэл энэ за би чамайг байгаагаар ч хүлээж авъя гэж хэлж чадахгүй. Би угаасаа бялуу иддэг юм. Миний намайг байгаагаар хүлээж авах уу? Тэгэхээр бас амар. Тэгэх юм бол би ингэж л хэлнэ. Одоо ингээ хоёлаа гэрэлсэн чи ингээ миний хүүхдүүдийн аа болох хүн учраас энэ чиний ингээ бялуу идэх сонголт өмнө нь чи ганц биесэн бол зөвхөн чиний асуудал байж болно. Одоо миний ч гэсэн асуудал, миний ирээдүйд ирэх хүүхдүүдийн ч гэсэн асуудал. Тэгэхээр энэ бол зөвхөн чиний эзэмших зүйл биш учраас би энэ шийдвэр гаргалтанд оролцсон. Тэгэхээр өнөөдөр чи бялуу идэхгүй. Тэгэхээр ер нь бол одоо тийм үстэй хоёлынгийн эрүүл мэндтэй өөр өөртөө эрүүл мэндэд энэ би өөрийнхөө биед юу хийж байгаа би мэдээ гэдэг зүйл биш болчихж байгаа юм. Тэгэхээр энэ сонголттой болчихж байгаа. Юунд дурших уу, юу идэх үү, юу сонгох уу гэдэг юм байна тийм. А энэ дээр нэг яригдахгүй битээр зүгээр бүр цэвэр орхиж байгаа зүйл нь юу вэ гэвэл цаг хугацааны хувьд. Мэдээж хүн нэг шөнийн дотор нэг өдрийн дотор өөрчлөгдөхгүй. Тэгэхээр шаардлага тавиад яг өнөөдрөөс эхлэж чи ингээд бүх амьдралынхаа туршид 20 хэдэн жил хийжсэн юм а зогсоогоод маргаашнаас огт байхгүй болго гэж хэлж болохгүй. Тэгэхээр зүгээр тэрэн дээр бол асуудал ярилцаж болно. Багасгая. Би 7 хоногийн 7 өдөр
кейк иддэг байсан бол нэг өдрийг хасъя. Тэгээ би нэг сар явъя. Тэгээ дараа нь 2 өдрийг хасъя. Тэгээ сар явъя ч юм уу. Тэгээ энийг бол ингээ хүмүүс хоорондоо ярилцаж хийж болно. Тэрнээс ш бүр ингээл гинт өөрчлөхгүй шүү дээ. Тийм болохоор энийг бол битээр яг тэр талхын юмнуудыг орхиж байгаа шүү. Зөвхөн байгаагаар хүлээж аавна гэж хэл шаардлага тавьж болох уу болохгүй юу гэдэг сэдвээр өнөөдөр тавчгаа ярих гэж бодсон тийм ээ. За тэгэхээр дуршил хоёр дахь нь ханаа хүн өөрөө сонгоно гэж байна. Тэгэхээр энэ дээр бол байгаагаар хүлээж авах байхгүй дээр мэдгүй яг яаж оруулж ирж болохыг мэдэхгүй байна. Гэхдээ ерөн зүгээр өөр зүйл дээр ч гэсэндээ хүн ханаа өөрөө сонгодог. Цаанаас зүгээр шууд ингээд өгсөн зүйл болсон бол биш. Биш тийм. За гурав дахь нь алдар нэр буюу гавья гуншна хүн өөрөө сонгоно. Шүрээ гэдэг нэрийг би өөрөө сонгоогүй байж болно. Гэхдээ шүрээгийн урд юу гэж хэлэгдэх юм? Залхуу шүрээ юм уу? Тэ? Эсвэл коуч шүрээ юм уу? Йогийн багш шүрээ юм уу? Ямар шүрээ гэж хэлэгдэх юм? Ааглын хотын шүрээ. Ааглын хотын шүрээ юм уу? Тэ? Ааштай шүрээ юм уу? Эдгээр ингээ бүгд миний өөрийн сонголт, миний хийж байгаа ямар нэгэн аливаа үйлдэлээс болж өгөгдөж байгаа. Трейдер наг юм уу? Тэ? Эсвэл ямар нэг бүдүүн наг юм уу? Тийм даруухан наг юм уу? Тэд нар ингээ бүгд өгөгдөж байгаа. Тэгэхээр энэ зүйл дээр бол шаардлага тавьж болно. Нагийн хэрвээ найзууд нь те одоо ямар бусад юунууд биш те өөр шинүүд биш те. За дуучин тэрмэр гэл те. Дуучин гэдэг нэрийг өөрөө олж байна. Комедиан эдэр бод ч юм уу те. Комедиан гэдэг нэрийг авсан байна. Тэгэхээр тэр нэрийг бүтээх тухай яриад байна те. Тийм өөрөө тэрийгэ бүтээж байгаа. Тэгэхээр магадгүй нагийн жишээ нь манай нагийн айгуу сайхан тэгшгэн. Тэгтээ зүгээр бүгтэр нагийн гэж найзууд дундаа дуудагдаад байвал би тэрийг за би ингээд нагийг байгаагаар нь л хүлээж авна. Би байгаагаар нь л хайрлна гэж би чадахгүй байхгүй. Тэгшгэн байх шаардлагыг би тавина. Тэнгуут нагийн би угаасаа ингээд тэгээ 20 хэдэн жил ингээд би багасаа ингээд бүгтээгээд юм хийгээд сурцсан, ном уншиж ингээд суусаар ангицсан. Одоо би чи намайг байгаагаар нь хүлээж ав гэвэл тэрэн дээр амар нагийн бол зүгээр л өөрийгөө тухтай бүстэй байлгахын тулд эсэргүүцэж байгаа л зүгээр excuse байгаа байхгүй. Эсэргүүцлийн механизм гэж юм байна тий. А хэрвээ төрөхдөө ясн ямар нэгэн байдалтай байгаад бүгтрээж болно. Тэгэх юм бол тэрийг нь ойлгоод байнга одоо чи ингэ тэгшин суу гэдэг боломж үнэхээр ясны бүтцээс болж байгаа бол ч юм уу. Тэгэхээр энэ хүн өөрчилж чадхад энэ хүний одоо ингээд хүчинд багтах зүйлүү багтахгүй зүйлүү гэдгийг харж иж шаардлага тавих хэрэгтэй болж байгаа. Тэ. Нөгөө хүн ч гэсэндээ тэрийг ойлгоод за тэгвэл би шууд ингээд нэг өдрийн дотор ингэхгүй учраас ингэгээд хугацаагаа дараа нь ярих хэрэгтэй болж байна. За дөрөвт нь мэрэгшил чадамж өөрөө сонгоно. Тэгэхээр мэрэгшил гэдэг нь болохоор илүү юунд илүү олон цаг зарцуулж чинь тэрэндээ хүн мэрэгшдэг. Тэгэхээр одоо ажил дээр нь ч юм уу илүү өндөр шаардлага бас хосууд хоорондоо тавьж болно. Тэгээ шаардлага тавих гэхээр нэг амар хатуу сонсогдоод байж магадгүй. Амар эвтэхнэр гуйж ч юм уу, эрхлүүлж ч юм уу яаж шаардлага тавьж болно шүү дээ. Тэр арга хэрэгсэл нь бол өөр байж болно. Тэгэх юм бол одоо би энийг үнэхээр чадахгүй байна гэдэг юм бол за чи яг хэрэг хугацаа зарцуулсан юм бэ те энэ аргаараа чи юу яг хэрэгжилж үтсэн юм уу тэмдэглэл хөтөлсөн юм уу буцаад өөрийгөө эргэж харсан юм уу энэ хүнээс асуусан юм уу гэдэг ингээд шаардлагуудыг тавьж болно. Яагаад гэвэл энэ бас л тухайн хүнээс хамаарах зүйл. Тэгэхээр тийм өөрчилж болохоор зүйл гэсэн үг шүү дээ. Тийм сурж болох зүйл. Тэгэхээр цаг хугацаа байгуул тэр зүйлд цаг хугацаагаа зарцуулж байгаа бол тухайн зүйлээр мэрэгшиж чадамж болж чадна л гэсэн үг. Тийм. За одоо жишээ нь би ингээд англи хэл амар муу байлаа гэж бодоход нагийн шүрээ чи ингээд англи хэлээ жоохон хийх үү? Одоо хоёлаа ингээд англи хэлээр бүтээр амьдралт хэрэгтэй байна гэх. Тэгэнгუთ би угаасаа англи хэлэндээ муу штэ чи намайг өөрөөр мань л хүлээж авал та. Гэ ингэж хэлж байгаа бол би тэнгуү чи надад асууж болохгүй чи хэдэн цагийг англи хэл хийхэд зарцуулаад муу юм байна гэж дүгнсэн. Би өдөр болгон сүүлийн 5 жил нэг цагийг зарцуулчаад стил би англиар ярьж чадахгүй байгаа бол үнэхээр хэлний авьяасгүйгээд хүлээн зөвшөөрч болно. Юу ч хийгээгүй мөртлөө би угаасаа ингэж хэлэндээ муу намайг хүлээн зөвшөөр гэж байгаа бол цаана юу гэсэн үг вэ гэвэл би залхуугийн маань чи хүлээн зөвшөөрч чадахгүй гэж л асууж ин гэсэн үг байхгүй. Хэрвээ цагаа оруулж ямар нэг юм хийгээгүйгээр тэгж байгаа бол. Тэгэхээр ер нь ямар ч хэлийг байсан хүн цагаа хэлж бай те шинээр сурах зүйлээ цаг хугацаагаа оруулж байгаа л жоохон анхаарал хандуулж байгаа бол сурна хугацааны туршид сураад сайжруулъя. Тэгэхээр энэ дээр бас шаардлага тавьж болох зүйл байгаа даа тий. За тэгээд тавтхан тэр подкастны хүрээнд бол төр улсаа чиглүүлэх. Тэг хүн хэр их оронж байх уу?
одоо Монгол хүн байлаа гэхэд Монголдо хэр их юм хийх үү ч юм уу те. Эсвэл төрд гарах уугүй юу гэдэг бол тэр хүний өөрийн шийдвэр байгаа. Өмнөх дээр нь болохоор шийдэж чадахгүй нь болохоор хууль эс шүү дээ. Энэ хууль нь л захирагдана. Энд нь болохоор захирагдахгүй боллоо энэ төр гэж болохгүй. Гэхдээ яаж өөрчилж болох вэ гэвэл бид нар төр улсдаа өөрсдөө зүтгэж өөрчилж болно гэж ярьж байгаа. Тэгээд дараагийнх нь хүн гим нүглээ бас өөрөө сонгоно. Тэгэхээр юу ажиллах вэ? Энэ дээр нэг бид нар мэдсээр ээж буруу зүйл хийдэг те. Мэдсээр байж гээл одоо юу гэдэг чи архитаар сэргэлдэг тэгснэ тэрийгээ дараа нь ингээд бие өвтгдөг. Энэ чинь нэг төрлийн зүгээр юу болчихж байгаа шүү дээ. Мэдчихэж өөрийн сонголтоороо тэр зүйлийг хийж байгаа байхгүй. Сонголтгүйгээд бүр тийм түлхсэн юм байхгүй. Хизээ сонголтгүй гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол сонгож болдог зүйл болохоор энэ дээр бид сонголттой шүү гэж хэлээд байгаа тийм. Тэгэхээр гим нүглээ хүн өөрөө сонгондоо жишээ нь сая ковид одоо бид нар хөл хорионд байгаа шүү дээ. Арай 9-оос хойш гарахгүй гэж яхад найзын давчч хүзэр тоглосноо шүн 9-оос хойш гараад алхчихж байгаа байхгүй. Тэр бол би өөрөө сонголтоороо хийсэн миний нүглэн чаашийн тийм. Ингээ гимтэй зүйл байгаа хгүй хууль зөрчиж байгаа. Хэрвээ би цагдаад баригдах юм бол тодорхой хэмжээний мөнгөнд торгуул төлнө гэдгээ би мэдж байгаа. Гэхдээ эрсдэл нь цагдаатаа таарах магадлал бага гэж байгаа болохоор би өөрөө сонгож хийж байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн гим нүгэлтэй яг бүр өмнөх ингээд надтай уулзрахаас өмнө наагийн ямар нэгэн одоо ингээд гимтэй юм хийдэг байсан бол би тэрэн дээр нь чи тэрийг яах гэж гэсэн ингээд өнгөрсөн хүн өөрчилж чадахгүй шүү дээ. Тэрэн дээр нь биш одоо энэ хамт байгаагаас хойш хийж байгаа одоо болон ирээдүйн цаг дээр нь шаардлага тавьж болно. Мэдсээр байж бурууг нь мэдсээр байж хийж байгаа юм дээр нь цогцолт тавьж болно гэсэн. Угаасаа л эцсийн үндэл хамтдаа илүү гоё байх гад те. Бид хоёрын нийлбэр аз жаргал бол хамгийн өндөр байх тийм шийдвэрүүдийг л гаргах гал яваад байгаа шүү дээ. За тэгээд дараагийнх нь хүсэл мөрөөдөл өөрсдийн мөрлөн амьдрахаа сонгоно гэж байгаа. Тэгэхээр хүсэж мөрөөдөх нь өөрөө сонголттой байсан юм биш үү? Тийм шүү дээ. Тэгэхээр одоо мөрөөдөл зарим хүмүүс би мөрөөдлөхгүй за мөрөөдөл дээр нь мөрөөдлөхгүй хүмүүс байгаа л тээ. Мөрөөдөө зүгээр мартчихдаг баха. Би тэгж боддог. За тэгэхээр ямар ч тийм мөрөөдөлтэй, зорилготой холбоотой зүйл дээр нь бас хүн одоо шаардлага тавих юм уу илүү сайжруулж болно. Тэ? Тэрэн дээр бас би ингээл мөрөөдөлгүй чи намайг байгаагаар нь хүлээж аваа би зүгээр оршмоор байна гэдэг тэгвэл бас хэцүү. Зорилгогүй. Энэ чинь зорилго л гэсэн үг шүү дээ, тэ. Тэгэхээр надад зорилго байхгүй зүгээр ингээд түлээгээд авч болохгүй мүү гэдэг зүйл нөгөө талаас тавьж ийн гэвэл уучлаарай наадах чи өөрчилж болно гэж хэлэх гээд байна тийм. Би жоохон гендрийн нэг юм хэлэх үү? Чи ирчүүдээ өмөрж миний өдөөс юм хэлж чадах уу? За. Ийм юм амар анзаарагдаад байна. Эмэгтэйчүүдийн хамгийн том асуудал нөхрөөсөө чи жоохон амьдралын идэвхтэй зоригтой байгаад өгөөч. Жоохон идэвхтэй байгаач гэдэг шаардлагыг ер нь эмэгтэйчүүд миний эргэн тойрно ш. Тэр би ч юу наагаас үе шаарддаг ш тэ. Холынч тэр ойрынч тэр ингээд эмэгтэйчүүд шаардж байна. Нас харгалзахгүйгээр нөхрөөсөө арай нэг идэвхтэй зоригтой байгаач. Яга эрэгтэй хүмүүс идэвхтэй зоригтой биш байгаа. Эсвэл идэвхтэй зоригтой байгаад байгааг нь бид нэр харахгүй байна уу чи юу гэж өмөрөх вэ? Байгаагаар мал хүлээж ав гэдгээс өөрөөр яаж өмөрч болж байна? Илэрхийлэл дунд нь явахгүй байна уу? Асууд би рүүгээ одоо би рүүгээ чоо би энд харилцаа холбоо муутай байна. За би ингээ үе чамаас бас ярихгүй байна. Одоо дотроо бодож байгаа юм а илэрхийлэхгүй учраас тэр хүн юу бодож юу хийгээд байгаагаа нөгөө талдаа ойлгуулж чадахгүй юм болов. Тэгэхээр уг нь бол та нар юм бодцсон л зоригтой л явж идэм биш үү тий. Тэгж яхад нь бид нар нэхэд байгаа юм тий. Тэгээд ярихгүй байж баснаа гинт нэг өдөр гарч ирэнгүүтээ. Чи юу нь яагаад ингэж байгаа юм гээл үү? Тийм. Тэгэхээр хоёр талдаа бодож яваад за нэг өдөр болгон ч юм уу 7 хоног ч юм уу нэг ингээд уул нь ярилцах хэрэгтэй байсныг сар болгоо сунгаад 2 сар болгоо сунгаад тэгээ 2 сарын дараа гинт нөгөө энэ асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр би ингээд нэг үе тэгдэж штэ. За нэг 6 сартаа нийгмиг удаа ч юм уу гинт яг л гинтэлтэй дотроо ингээ харж авч өвчснэ гинт. Өш нарыг чи арай айлж хоо идэхгүй юу мэдэхгүй юу гэд чи ингээ ер нь яаж ин юу бодож юм аа чи ингээ гинттэй арайд эхэлдэг те. Тэр үед чи дотроо яг юу гэж өөрийгөө өмөрдөг вэ? Гаднаа болохоор за би бодож үзье гэлдэг штэ. Дотроо яадаг вэ?
Минийхээр ингэж бас санагдсан. Эрэгтэй хүмүүс илүү нэг юм уу хоёр ч юм уу. Ер нь бол нэг тийм олон зүйл рүү биш чиглүүл одоо нэг хоёр зүйл рүү л чиглээ явд юм болов. Тэгээд тэрнийхээ дагуу яг юм хийгээл яваад байна. Тэгэнгუთ эмэгтэй хүнд юу гэж харагддаг вэ гэхээр малтитаскинг болохоор олон юм руу ингээ зэрэг ингээ пам гэж орчих боломжтой юм шиг харагдаад тэгээд итгэхгүй байна гэдэг зүйл тийм сэдв гарч ирдэг болов уу гэж бодож байна. Яг үүндээ нэг харцсан нэг хоёр зорилгоо араас явж л байгаа гэж Тийм, явж л байгаа. Тэрийг ч л орлож харах хэрэгтэй байна даа. Санаа алдж болтой тий. За ойлголоо хүсэл мөрөөдөл дээр. Дараагийнх нь хүн өөрөө сонгодог, хүнээс бүр цэвэр хамаардаг нь арчаагүй өвчин гэдэг. Тэгээ арчаагүй өвчин гэдгийг би бас яг зөв таваас мэдчих авсан юу хэлээд байгаа гэсэн чинь өмнөх нөгөө гурав биш тий. Төрөлхийн болон удамшлын эсвэл халдвар, тахал болон хосол гэмтэл энэ гурваас бусад бүх өвчнийг арчаагүй өвчин. Ялангуяа зүрх судасны өвчнийг тэр подкастаар бол арчаагүй өвчин гэж дуудаад байгаа байхгүй. Тэгээ яагаад гингуу тэр нь бүрэн урьдчилан сэргийлэгдэх боломжтой эрүүл амьдралаар нойр, хоол, ус, амьсгал, тасгал ийм зүйлсээр тэгээд стрессгүй байдал тий. Эднэрээр бүрэн одоо урьдчилан сэргийлэгдэх боломжтой. Бүр ингээ хөгшрөөд өвдөх бол бас өөр л хэл та. Залуу байгаа дээрээ тэгээ өвдөж байгаа өвдөлтүүд бол арчаагүй хөх гэх амар юу бид тэгтэйгээ жоохон гомдсон тэрийг сонсоод. Арчаагүй хөх гэдэг. Пал хийлээ ч яа тийм. Тий. Тэгэхээр энийг бол бас хүн өөрөө сонгож байгаа. Тийм болохоор энэ тал дээр нь шаардлага тавьж болно. Ямар нэгэн тамхитдаг бол тамхиа одоо багасгаана чинь ингэ чинь эрүүл мэндэд муу гингут чинь нөгөө байгаар хүлээж ав гэдэг үгийн оронд за тэгвэл хоёлаа хамтдаа яах вэ гэдэг байх хэрэгтэй байхгүй. Төрөлхийн тамхитдаг төрөө гэж дээ. Тийм байвал ёстой хамаалал. Одоо байгаагаар чинь л хүлээе да. Одоо хүлээж авъя да гэл тэгье тий. За тэгэхээр өөрчлөгдөж болох нь тэрний дараа нөгөө нэг чадвар скил нь цаанаасаа байдаг гэдгсэн шүү дээ. Одоо өгөгдсөн заяагаараа тэгмүү тавилангаараа болохоор тэрийг өөрөө олох хэрэгтэй юм бэл. Байж байгаа хүн болгонд ямар нэг юмдаа илүү сайн, илүү ингээл анх удаа хийнгүүт амар дүртэй хийчдэг ч юм уу тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгмүү тэрийг өөрөө олох нь тэр хүний тавилан. Тэгэхээр би ингээ ямар ч авьяасгүй гэдэг байгаа болвол миний авьяасгүйгийн маань чи хүлээж байгаагаар маань аав гэхийн оронд хайж олох хэрэгтэй юм бэл. За энийг хийж үзье гэдэг өөр юмнууд хийж үзээд аль нэг нь анх удаа хийхэд аль хизээний нэг хүний 10 удаа хийж байгаатай адилхан нэг тийм дүртэй ангууд эн чинь бас би юу юм шүү. Чадвартай юм шүү гэдгийг олно гэсэн. Шүрийн нэг үг байдаг. Чи хийж үзээгүй яаж мэдчих байгаа юм бэ гэдэг тий. Яг нөгөө шинэ зүйл туршиж муршаар би чадахгүй байх гэдэг амир хүмүүс хойшилдог. Би ч гэсэн хойшилдог. Тэгэнгუთ шүрээ хажуунаас хийж үзээгүй яаж мэдээд байгаа гэдэг юм орж ирэл. Тэ шүрийг өгчтэй хөөрхий хаасыг л байгаа хүн би л наагийг хэлж байгаа. Зөв надад л тэгж хэлдэг. Санаа зовдөг шүү дээ. Тий. Хийж үзээгүй ч мэдэхгүй шүү дээ. Тий, хийж үзээгүй ч мэдэхгүй. Тэгэхээр хийгээд үтсэн чинь магадгүй авьяасан ч ачаа билүү тий. Аль хэдийн чадвартай ч хандлаа мэдэхгүй. За тэгэхээр ийм байна. Тэгээд битээр ярьж агаад ингэж дүгнсэн. За өнөөдрийг хүртэлх за наагийн дээр ингээд 20 наснда хоорондоо танилцлаа гэж бодъё тий. Тэгвэл 20 нас хүртэлх наагийг нөгөө 50% одоо наагийг өөрчилж чадахгүй зүйл буюу. За яа төргөн 50% наагигаас өөрөөс нь хамаарсан хувь тавилан нь өөрчилж байгаа. Өөрчилж чадах ингээд 50 гээд наагийн 100% болж байгаа. Би бас яг адилхан 20 нас хүртэлх миний ингээд цаанаас өгөгдсөн өөрчилж чадахгүй зүйл тэгээ би өөрөө өөрчилж чадах үст тийм хувьсах зүйлсээс ингээд битээр бүрдээд хоорондоо уулзлаа. Тэгэнгუутаа битээр нэг нэгэндээ одоо шаардлага тавиад хамт таарж тохирохгүй л тий цаашаа хамт явах гал эренгүүт шууд нөгөө 50% өөрчилж чадахгүй зүйл рүү нь бол халтахгүй. Тэр нөгөө гэр бүл орж байгаа тий анханасаа ярддаг хэл ч юм уу ямар нэгэн жижигхэн аялгач байж болно шүү дээ төрсэн аймаг сумаасаа хамаарат тэр мэрийг нь бол шууд аим шүмжлээд байхгүй. Тэгээд бас тэр 20 нас хүртэлх өөрөөс хамаарах зүйлийг бас шүмжлээд байж болохгүй. Яагаад гэвэл өөрчилж чадахгүй байхгүй. Тэ. Тэгэхээр хичнээн тэр үедээ өөрчилж 10 настай наагийн өөрчилж чадах, тэ 15 настай наагийн өөрчилж чадах байсан ч 20 наснда очсон учраас өөрчилж чадахгүй. Тэгэхээр тэр зүйлийг өнгөрсөнлөө нь бас юу н шаардахгүй. Тэгэхээр юугаар л бид нэр зөвхөн оролдож болох вэ гэвэл ирээдүйд ч гэсэндээ одоо тэр нөгөө нэг 50% өөрчилж чадахгүй заяа
Тэ бол бүр ингээд юу ч ярихгүй нэ шүү дээ. Тэр ирээдүйд ч өөрчлөгдөхгүй гэсэн тогтмол. Тийм. Ирээдүйд ч өөрчлөгдөхгүй. Тэгэхээр өөрчилж болох 50% нь хувь тавилан. Тэр өөрчилж болох хувь тавилангийн 100% гэж үзвэл өнгөрсөнтэй нь бас орооцолдохгүй. Тэгэхээр бол нийт одоо би Нагийн зөвхөн ярьж болох шаардлага тавьж болох зүйл нь 25% гэсэн үг байхгүй Нагийг бүтээж байгаа зүйлсэн. Тэ. Зүгт амар яцсан уу? Толгой ирмэр болсон. Заавал гэдэг. Нагийн 100% заяа. Тиймээд яг хөвчлөхгүй тийм. Яг хөвчлөхгүй 50-50 гэсэн бас байхгүй шүү дээ. Зүгээр тогтмол нэг нь хувьсах хоёр ийм төрлийн юмнаас би бүрдэж байгаа. Тэгвэл өнгөрсөнд намайг энэ тогтмол хувьсах хоёр маань бүрдүүлж ирсэн. Өнөө цагт одоо ирлээ. Тэнгуут өнөө цаг дээр одоо дүгнээд ирээдүйд болох зүйлээ би хувьсах зүйлээ өөрчилж чадсан шүү л гэдэг баталгаатай харин нөгөө талаас нь нэхэж болно. Тогтмолоо би өөрчлөхгүй нөгөө талаас нь нэхэж болохгүй гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр 4-1 юм байна. Нагийн 4-1-гээр нь л би оролдоно. Бусад 4-3 нь бол өнгөрсөн болон ирээдүйн өөрчилж чадахгүй зүйл, өнгөрсний өөрчилж чадах зүйл гэ энэ 3 буюу 4-3-аар би оролдохгүй. Тэрүүгээр оролдлоо гэд би энэ хүнийг улам цааш нь түлхэн, улам уурын хүргэн, улам доош нь дарна. Надад ашиггүй, наагад ашиггүй. Тэгэхээр зөвхөн хувьсаж болох ирээдүйд байгаа тэр зүйлс дээр л тулгуурлаж ярилцах юм байна. Тэ тэр нь бол байгаагаар нь тэ би тэрэн дээр нь юм хэлэнгүүт чи намайг байгаагаар мөн хүлээг аваач гэх юм бол юу яриад байгаа гэж тэгэл. Хэрвээ яг тэр 20 одоо хоёлаа түрүүн жишээ авсан шүү дээ 20 наснаа уулзаад тэгээд хоорондоо энэ одоо юмнууд ойлгоод мэдээж солилцож байгаа шүү дээ. Тэгээд ойлгонгоотаа хоорондоо за байгаагаар минь хүлээж авах уу гэдэг тийм шүү дээ. Тэнгуут окей тэгье. Тэр үедээ хоёлоо яг тохироод байгаагаар нь хүлээгээд авчлаа. За тэрнээс хойшоо 5 жил өнгөрлөө. 5 жил өнгөрсөн чинь тогтмол нь хിവэрээ. Хувьсах нь буурсан байвал яах вэ? Тэгвэл тэгэл манжуулаад байгаа юм шүү. Манжуулаач гэхдээ хин л манжуулж байгаа байхгүй тий. Тийм. Ганцаараа байгаад уул нь бол би ийм өсөх боломжтой байсан юм дээр яагаад бууралцсан байгаа. Уул нь бол өсөх илүү нөгөө нэг happy, илүү хаз жаргалтай, илүү өсөн дэвших өсөн эцтэй хүн гэдэг чинь. Тэгэхээр энэ дээр буцаагаад бас асуудал айгуу гардаг тий. Гинт эргэж харангуудаа чи ингээд ийм одоо тавилангаа ингэж өөрчлөх боломжтой байсан. Яагаад өөрчлөөгүй гингууд үжи байгаар нь хүлээж аваа идтэй. Тэгэхээр нөгөө өөрчлөх боломжтой байсан зүйлээгээ нөгөө тогтмол руугаа хүмүүс чигчдэг. Тийм байна тий. Эсэргүүцэх байдлаар. Эсвэл нөгөө талдаа тэр хувьсгаар нь оролдохгүй ч гэсэн тогтмолоор нь хүмүүс бас ингэж оролдож амар асуудал гарч ирдэг. Тийм байна. Тэгэхээр бас үе зогсоод дүгнэлт хийх юм тий. Бас иймэрхүү яриануд байдаг штэ. Энэ натаа танилцтаас айгүй мундаг охин байсан. Айгүй мундаг залуу байсан. Одоо л ингэчээд байгаа ингээд. Тэгээ одоо яагаад байгаа. Тэгэхээр тэнд нэг юм болохгүй болсон байна тий. Нэг юм зогсоогоод байна. Тэгэхээр тэр нь хос хоёрын аль алинд нь л хэрэггүй. Би бас мундаг л партнертай баймаар шүү дээ тий. Айгүй мундаг залуу байсан. Ирээдүйд улам л мундаг л залуутай би хамт баймаар байна. Нөгөө талаас би Нагитай танилцтай айгүй мундаг охин байсан бол мундгаа би бас алдмааргүй шүү дээ. Тэр аль талаасаа л дороотох юм бол онцгүй байгаа байхгүй тий. Дараа нь бас нэг юм байдаг үстэй нөгөө бас хоёлаа байнга ярьдаг. Салж малахаараа тий хосууд салахаараа заастаа ганцаараа байгаад эргэж хартлаа юм байна уу? Бүх юма шавхаад тэр нөгөө нэг саяны ярьсан тогтмол хувьсах гэж байгаа шүү дээ. Хувьсгаас та толтлон дээшлүүлэндэ гэж ярьдаг. Тэгтээ яагаад хоёлоо байхдаа тэгж хичээж болтгүй юм тий. Тийм энэ харин хохирож байгаа. Энэ дээр яг үнэн гой сэдв хөндлөө гэдэг. Ингэж бод. Гэтэ энэ амар их байдаг зүйлтэй. За хоёр хүн саллаа. За хоёлаа гадаад нэр авнаа. Адам Эва хоёр саллаа. За. Тэгсэн чинь Адам нь Еваг хайчих гинэ. Тэнгүүт Ева за яна шашинтай хүмүүсээ үл нэрээ уучлаарай. Юу зүгээр л хамгийн түрүүнд орж ирсэн шүү. Еван тэгсэн чинь тест нэр Адамыг би эргэж хартлан амьдрын. Тэгээ намайг ингэж хаялаа гингуудаа хамт байх үедээ амар залхуураал өглөө нь унтаал ээжтэй үд болтол унтаад байдаг басна гинт амар их тасаал дасгал хийгээл бие амар гоё ойлгоол. Тэгээ дасгал хийнгүүт тархин амар гоё ажиллаж тэнгуут ингээл шин содын юмнууд олж харж хийгээл тэгээ ингээл шин бизнес ч юм уу ажил дээр амар гоё ажиллаал. Ингээл улам амар гоё цэцэглээл ингэж байгаа хгүй. Тэнгуут яагаад Адамтай хамт байхдаа тэр хүчээ гаргаагүй. Тийм л хайртай байсан юм бол харин ч хайртай хүнийхээ төлөө өөрийгөө илүү сайн болгохын төлөө хичээх ёстой юм шүү. Тэнгуут эндээс нэг юм гарч ирж байгаа. Адам Ева хайртай байгаад хамт байсныхаа төлөө
Ева хэрвээ хичээхгүй те ингээл өөрөө ганцаараа байхдаа илүү хичээх гээд Адамтай байхаараа ингээд санаа намраад байгаа юм бол Адамыг хохироогоод байгаа байхгүй. Адамыг Еваг хайрлсныхон төлөө Ева нь Адамыг хохироогоод байгаа. Яагаад гэвэл сайжрахгүй байгаа. Хивэндээ байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр надаа ерөөсөө амар сонь санагддаг. Тэгээд анх ийм шаардлагуудыг тавихаар наагийн амар дург байдаг гэсэн тий. Ингээд шууд ингээд түлхдэг. Би нөгөө нэг юу яддаг гэсэхгүй. Олон жилийн өмнө юм да. Наагаас ингээд одоо жоохон хичээмээр энэ хоёлаа ингээд амар хувь хүний хөгжлөө сайжруулмаар байна гэдэг хаяа нэгтэг. Тэнгуут ингээд нааг ингээд болж штэ гэд нэг тиймэрхүү байдлаар хүлээж аваа. Эсвэл битээр яг ойлголцдог байсан байж магадгүй тэр үед. Дөнгөж шин үргэлжчихсэн болохоор. Тэнгуут нь би за тэгвэл ингээ би чамайг хайчлаа гэж бодъё. Амар муухагаар хайчлаа гэж бодъё. Тэгвэл чиний ингээ шар хөдлөлттэй шүрээ би эргэж чартал амьдрандаа гэд бодон тэ гэх тэнгуут тэгнэ гэд. Тэнгуут тэр хүчээ чи одоо надтай хамт байхдаа гаргаж болох уу гэнгүүт наагийн муу яртай жишээ авлаа гэ амар ууралдаг байсан. Гэхдээ нөгөө талаас бодохоор яг би амар гоё дотор төрж байгаа мэдрэмжээ бас гоё үгээр илэрхийлж чадахгүй байж магадгүй. Яг надад төрж байгаа нь болохоор надаас салчингуудаа амар лаг болох гээд байгаа. Одооныхоосоо тий бүүстлээд лаг болох гээд байж ич ягаад надтай хамт байхдаа тэр хүч чинь гарч ирэхгүй байгаа. Би чамайг хайрлсан болохоор чи намайг хохироогоод илүү лаг байж болохыгоо доош нь дараад байгаа юм уу гэдэг асуулт тавьдаг байсан. Гэтэ одоо болохоор нааг ойлгоцсон тий. Заавал тийм амар муу ёрны жишээ авахгүйгээр ойлголцоод яваад иж болж байгаа. Тэгэхээр хосуудаас ч гэсэн би асуумаар байна. Хэрвээ одоо ингээд салахгүй байвал үнэхээр гоё хамт байх тусмаа гоё. Гэхдээ ямар нэг муу юм болоод хин нэгийг хайлаа гэж бодъё. Тэгвэл чиний шар хөдлөөд би өстой энийг наагийг би бүр ингээд харамсдал нь амьдрнаа гэдэг бодол чам төрж гинүү. Хэрэг төрж байгаа бол наад хүчээ яг одоо энэ хайртай хүнийхээ хажууд байгаадаа гаргаад энэ хүнийгээ өөрийгөө сонгосныхон төлөө шагна. Сонгосныхон төлөө тэр хүнийг шийтгээд байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр хосуудын айл нэгэн залхуурж байна гэдэг нь нөгөө үнэл шийтгээд юм гэсэн үг шүү дээ амьдралаас нь татаад. Тэгэхээр хамталцдаг хэрэгтэй гэсэн үг. гэж боддог. Багаасаа бодсон. Тэгээ наагээд энэ шаардлага яг энэ балаа жишээгээ ойлгох гэж хэдэн жил болсон. Гэтэ надаас өөр хүн байсан бол арай өөр жишээ аваад тайлбарлах боломжтой л байсан л хэл та. Миний л толгойд орж байгаа жишээ нь тэр байсан. За тэгэхээр дүгнвэл хэрвээ бодъё хин нэг нь та хосууд хин нэг нь намайг байгаагаар минь хүлээж ав гэдэг үгийг нэг нэгэндээ хэлжсэн бол буцаад бодож үзье. Тэгэхээр хэлжсэн бол тэнд ямар нэгэн шаардлага тавигдсан гэсэн үг. Тэгэхээр тэр шаардлага нь үнэхээр зөв шаардлага байсан юм уу? Эсвэл тэр хүний өөрчилж чадахгүй зүйлээр нь шаардаад илүү тэр хүнийгээ зовоогоод байсан юм уу гэдэг нэг асуултанд хариулах хэрэгтэй болж байна те. Тэгэхээр шаардлага тавьж байгаа үнэ зөв үү буруу юу? Хэрвээ зөв байлаа гэж бодоход нөгөө хүн нь тэгвэл өөрчилж чадах юмн дээрээ залхуурснаасаа болоод эсвэл ямар нэгэн айдас те тухгүй байдал тухтай бүсээсээ гарахыг хүсэхгүйгээсээ болоод чи намайг байгаагаар нь хүлээж авчих гээд тэр яриаг дуусгасан уу гэдэг асуултуудад хосууд маань хариулаад үзээрэй. Ирээдүйд ч гэсэндээ хин нэгэн яг амнаасаа те чи намайг байгаагаар нь л хайрлаа л да гэж хэлэхээс өмнө миний байгаагаар гэдэг маань юу юм бэ? Би яг юу хэлээд байгаа юм бэ гэдгээ бодож үзэх хэрэгтэй юм байна. Тогтмол хувьсгаар нь бас ерөнхийд нь ангилжуул бас зүгээр. Тийм тогтмол хувьсгаар нь тий. Тэгээд хувьсгаа хэдүүлээ сайхан. Одоо саббитлэн дэвшлүүлээ. Тийм. Наагийн одоо гүзээтэй болох юм бол тэр бол хувьсах. Би тэрийг байгаагаар ч хүлээж авч чадахгүй би өдөр болгон хэлнэ. Яагаад гэвэл тэр ямар муу үр ашигтай вэ гэдгийг анатомийн талаас манай йогийн хичээл дээр заагаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд судалснуудын түвшинтэй судлалын түвшинд яаж нөлөөлж байгаа гэдгийг мэдээд байгаа болохоор би тэр шаардлагыг бол байнга тавина. Харин ямар нэгэн байдлаар наагийн мөрөн дээр нэг юм нэг сони илүү яс байдаг те. Хүмүүсийнхээс өөр. Тэр ясыг би ингээл байнга энэ яс чи ямар амар хатгахтын ч юм уу дээлж болохгүй байх гэдэг шаардлагыг тавихгүй. Өөрчилж чадахгүй. Асуулч. За энэ бол тэгээ тогтмол байна. Тийм тэгэхээр тогтмол хувьсгын л ялгаа хэрэгтэй байх нэ. Энэ дээр нэмээд яг хувьсах дундаа тохиролцож болно. Бид хоёрын нөгөө хосуудын зохицол гэдэг дээр ярьжсэн баха хоёлаа. Би энэ зүйл бол ингээ миний хувьд одоо нөгөө амьдралтай бага настай холбоотойгоор би өөрчлөлмөргүй байна.
Энэ бол миний хувьд айгүй эмзэг сэдв гэдгээ бас 3 зүйлийг ч юм уу тогтчихно гэд би тэр ярьсан тэр дугаарыг сонсоод үзээрэй. Тэгэх юм бол яг хувьсах дотроо дахиад би эдраараа үнэхээр оролдуулмааргүй шаардлага тавиулмааргүй байна гэж байгаа зүйл байх юм бол бас тохиролцоод ойлголцож болно тий. Ямар нэгэн одоо машины осолд орцсон ч юм уу тийм машины ард суухаас ингээ үнэхээр айдаг эсвэл одоо нөгөө давчуу орон зайн айцтай ч юм уу тийм хүмүүс энэ төр байгаа бол тэр нь мэдээж өөрчлөгдөх боломжтой байж болно. Баг багаар айцаад аваад гэхдээ одоохондоо би энд бол ингээд чи намайг битээ шахаач гэдгээ бас тохиролцож болно. Хувьсах дээрээ. Яг ингээд саяны хэлсэн одоо энэ бол нүдэнд харагдаж байгаа зүйлүүд шүү дээ. Тавилан гэдэг тэгэн гут нүдэнд харагдахгүй бас сэтгэхгүй тийм олон зүйлүүд байгаа. Яг үнэ. Тэрийг бас өөрчлөх гэж амар цаг авдаг. Тэгээд өөрчлөгдсөн үгүй юу гэдгийг нь бас мэдхэд бас хэцүү тий. Жохон барьцгүй гэхдээ олон жил өнгөрсний дараа буцаа харангууд өөрчлөгдсөн байдаг. Тийм. Эсвэл олон сарын дараа ч юм уу тий. Тэгэхээр тийм зүйлүүд нүдэнд харагдахгүй зүйлүүд маргааш нь өөрчлөлтийг харахад маш хэцүү. Тийм. Тэгэхээр хосууд ингээ хоорондоо хэрвээ зарим хүмүүс тэгдэхгүй юу ярьд юм бэ? Ярих нь дуустгүй мүү гэд дуусахгүй шүү дээ. Одоо жишээ нь саяны энэ хувь тавилан заяа төөргөө нэг бүчлэнгээр битээр ингээ өөр өөртөх дээрээ биччихсэн. Миний яг энэ заяа нь юу энэ тавилан нь юу гэдгээ биччихсэн тий. Тэгэхээр тэднийгээ бичиж болно нэг бүчлэн тэрэн дээрээ ярьж болно. Тэгэхээр ярилцах юм бол бидэнд маш их байна. За тэгэхээр байгаагаар минь хүлээн авах уу?